байна. Өнөөдөр гашууны автомобиль яг начаг, яг чамшаг, яг биднэр шиг суугаад манай найзыг миний бичлэгэнд урьцгаая. За өнөөдрөө За би өмнө нөгөөний сувдаатай хамт бичлэг хийжсэн. Тэгээ асуулт асуугаад одоо өнөөдөр амин жилийнхаа гэрт хурж ирч юу бичлэг хийж байна. За тэгээд бичлэг рүү орцгоё. Чамд ямар хоч байдаг вэ? Хингээс дуудуулмаар байдаг вэ? Надад хоч байдаг. Гэтэ би хоч хэлмээг байна. Энэ хочыг мэдэн заяа. За чи өөрийгөө ямар хошчоор дуудуулмаар санагддаг вэ? Би өөрийгөө дөхөхгүй юу. Тэгээд тэгж дуудуулмаар санагддаг. За. Өглөөс эрхээс өдөш унтах хүртлээр юу хийвэл хамгийн төгс өдөр байх вэ? Гадуур зугаалж, дэлгүүр хисэж тэгээд аав ээжтэйгээ унтгал надад амар гоё тийм хайпс байдаг. За гаргах нь ямар ордонд төрсөн бэ? Хамт 6-аа унших уу гинэ. Энэ тийм үгүй гэж хэлээ. 6-аа уншина гэсэн нэг үгүй. 6-аа уншина гэдэг нөгөө юу одоо юмаа өөрийнхөө тийм дотор нь юу байдгаа тэгээд ярих гэсэн үг. Би зөв 6-аа уншихгүй тэгээд тэгвэл би чамаас өөр асуулт асууя. Харин тийм бас хувь шүү дээ. Чи амралтаа хэрхэн өнгөрөөдөг вэ? Нэг газартай дотоортой амьдардаг уу? Эсвэл олон газар явахыг хүсдэг үү гинэ? Би олон газар явах хүсдэг. Одоо зуны амралтаараа би хөдөө нөгөө нэг манай ихч ихээр ихчтэйгээ баахан зуныг өнгөрүүлдэг. Тэгээд ихч нартайгаа тоглож моглол өвөө мэдээ туслал. Тэгээд хэдэн хоног байж байгаад гэр нэртэй очиж таашаа. Тэгээд цагийг өнгөрүүлдэг дээ. За. Чи хэр шүтлэгтэй вэ? Миний шүтлэг бүр байх штий. Бараг яахгүй нэрээ. Ямар мэрэгчтэй болохыг хүсдэг вэ? Яагаад сонгосон бэ? Эмч мэрэгчлээ болох хүсдэг. Яагаад сонгосон бэ гэхээр одоо ингээд би бага ахтаа нөгөө ингээд хэрэг ингээд ээжигээ өвдөж байгаа, мэмийг өвдөж байгааг хараад тэгээд ингээд ээжтэй нэг өдөр ингэж хэлсэн аахгүй. Ээж би эмч болно гэсэн чи яагаад гэсэн чи ээж надаас яагаад ясахгүй. Тэгэхээр би нөгөө нэг харин хүн одоо миний гэр бүлийн хайртай хүмүүс хурж ирнэ над дээр имжлүүлээд тэгээд эдгээ зүгээр болоо жаргалтай явах гэж бодоод тэгээд дандаа багасаа бол би эмч болно гэсээр гал мэрэгчлээ хүрнээл гэж боддог. За. Үндсэн амьдралынхаа туршид нэг л дуучны сонго гэвэл хэнийг сонгох уу? Би юу? Rocket Bee сонгох. Rocket Bee амар үлдэж. Тэгдэг. За. Одоо ихэвчлэн ямар оройн хоол хийдэг вэ? Ихэвчлэн миний хийдэг хоол гэвэл одоо миний ганц хийж чаддаг хоолт нь бол зөө ботатай хурга. Ботогоо л ингэж амархан яаж магаа тэгээд бахад дээр хүмүүсээ хураал. Мухар сүсэгт итгэдэг үү? Жишээ нь хар муур урдуур гарвал муу зүйл тохиолдол гэдэг ч юм уу? Би ерөөсөө мухар сүсэгт итгэдэг. Яагаад гэвэл мухар сүсэг хаяа дагуулах хаяа үнэн болж таардаг болохоор би ерөөсөө тэгээд итгэдэггүй болсон. Яагаад гэвэл би зөндөө одоо хар муур харж байсан надад тэгээд нэг ч муу юм болж байгаагүй. Тэгээд би мухар сүсэгт итгэдэггүй байгаа. За. Тоглох тухтай тоглоом чи юу вэ? Зайдээ. Одоо нэг манай хамаатны инрэл гэдэг ахад өгөхгүй юу? Тэгээд манай анги гэсэн тэгээд шилжчихсэн байхгүй юу? Тэгээд дандаа ингэ манай нэг гэдэг үсэн. Тэгээд гэр мөртэй байхад нэг очиж нөгөө Minecraft амир их тоглодог байсан. Тэгээд одоо тоглож байгаа зүйл нь гэвэл нөгөө Block лөө тэрийг амир их тоглодог. Гэтэ амар тоглодог гэж гэтэ бараг тоглодог заяа. Гэтэ ингэ бахан алтаад байдаг. Одоо миний рекорд бараг амар 14,880 дээр явж байгаа хаа. Мэдгүй энэ тавьчих за. Юу вэ? За.
Чи TikTok хийвэл Instagram дээр хэнийг хамгийн их дагах дуртай вэ? Би болохоор нөгөө Chami тэгээд remix-ийг л амар даах дуртай. Тэгэл ландаа нэг шинэ юм гарч ирэл ямар гоё ингээл дотроо тэгээд би өөрөө авахгүй мөртлөө амар тийм дагталтай. Chami-г ч угаасаа ингээд би өгөөний ингээд би заяа байсан бол Chami-г ч манай ихч Chami-г жоохон ирэх гэдэг байхгүй юу? Тэгээд манай нэг нөгөө шамилээд штэ тэр ихтэй амар ой гэд тэр ихтэй үзчихээд тэгээд Chami-г жоохон шалчгануур гэтээ уучлаарай тэгэж ирсэн. Тэгээ манай энэл тэгээд гэхдээ бол би дуртай үздэг. Одоо хүртэл үзэж байгаа. Шинэ бичлэг удахгүй тавиарай. Chami. За. Одоо бид 10. За. Чам төсөөлийн найз байсан уу? Төсөөлийн найзтай байсан бол төсөөлийн найзтайгаа яг юу ихсэн бэ? Би төсөөлийн найзтай байдаг байсан. Ингээд дандаа хажууд байдаг ингээд амар ганцаардаад ингээд хичээл хийчээд юу гэрмэрээр зэвэрлжээд ингээд уцаас жоо хуудаад байдаг штеп. Тэнгууд би амар тэ боддог байхгүй юу? Тэгэл би төсөөлийн найзтай болмоор юм байна гэл амар бодоол. Тэгэл манай төсөөлийн найз би өөр өөртөө баг яриад идэв. Тэгэл аавгийн орж ирээд чүү яж яага өөр өөртөө яриад байгаа юм би сүнс чөтгөртэй болчих юм уу гэл. Тэгдэг байсан. Даач миний сокон дээр Тэгэхээр төсөөлийн найз чи хэрвээ хүн байсан бол чи яах вэ? Би амар их баярлна. Тэгэл төсөөлийн найзтайгаа хэсэг тэгэл ярилцсан мэлцаалууд юм уу нэг тийм юм байдаг гэл барыг хамгийн гүний ингээд төсөөлийн найзтайгаа ярьчуулаарай амар тэгээд ядчихгүй арай бүр амар санагддаг. За. Өөрийгөө 3 үгээр илэрхийлээч. Би өөрийгөө илэрхийлэх нэгт өндөр дараа нь би хаяада ичээд байд юм аа. Тийм. Тэгээд гурав дахь нь заяа. Сонсч. Юу бодоод илэрхийлснийгээ гурав дахь нь биччихье гэж бодчих. За. Чам айцсан ямар нэг эмзэг байдаг уу? Айцсан байдаг. Одоо нэг сүнс мөсний шалгадаг нэг аппликейшн одоо байдаг байхгүй юу? Тэрүүгээр ингээл харангуут ингээл сүнс чи яаж удаа ингээл амар эвгүй санагдаад байдаг байхгүй юу? Тэгээд би харанхуурнаас бүр амар байдаг. Тэгээд аавтайгаа унтдаг гээд тэгээд аим шингоноо тэр зүудэнд ороод миний одоо хөлөө гаргаж унтдаг штэ. Янгууд ингээд нөгөө юу сүнс харандараас ингээ хөлийг ингээд таа явж бүр амар тэгж авдсан штэ. Яа бүр тэрнээс л амар байдаг тхүү. За ингээд бичлэг нь за. Баярлалаа. Сөөлөөхөө үгээ хэлий. Яг над шиг, яг чам шиг, яг бидний шиг суугаад бичлэгээ төгсгөөрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.